За сайн байцгаана уу? Фэйд Tarot байна. За юуны төрөнд намайг дэмжиж байгаа, урмын үг хэлгээд байгаа. Тэгээд комент бичээд айгу гоё сэтгэлдлүүлж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Тэр сэтгэлдлүүдийг нь уншаад үнэхээр гоё аа. За тэгээд та нар маань хувийн уншлагын талаар их асууж исэн. Тэгээд би энэ хувийн уншлага хийдэг. Тэгээд та бүхэн маань хэрвээ хувийн уншлага хийхийг хүсэх юм бол миний Instagram хаяг руу бичээрэй. За тэгээд өнөөдөр би та бүхэндээ хайр дурлалын мэрэг оруулъя гэж бодлоо. Тэгээд энэ мэрэгт болохоор нөгөө хүн чинь таныг юу гэж бодож байгаа вэ? Тэгээд та хоёрын харилцаа одоогоор ямар байгаа вэ? Тэгээд ирээдүйд ерөн энэ харилцаа ямар хөө байх вэ гэхчлэн иймэрхүү сэдвийн хүрээнд мэрэг хийх гэж байна. За тэгээд өнөөдөр бас мэрэгээ 3 сонголттой хийн. За тэгээд техник группийн өдөр ийм өдөр байна. За та бүхэн маань бичлэгээ зогсоож аваад сонголтоо эзэгээрэй. За 2 дахь групп ийм зурагтай байна. За 3 дахь групп маань ийм сонголттой байна. Ийм зурагтай. За та нар маань яг ингээд өөр ирэхгүй хараад байгаа тэр группээ тэр карта сонгорой гэж зүйлээ. За тэгээд хэдүүлээ уншлагатаа орцгоё. Эхний группийн уншлагатаа орцгоё. За эхний группийн маань энэ зургийг сонгосон байгаа. За хэдүүлээ тавьчих. За бүгдээрээ нэгдүгээр группийнхныхаа уншлагыг эхэлцгээе. За хэдүүлээ гол энэ картасаа ямар мессежтэй байна вэ гэдгийг харъя. Embrace those through each other you find the missing piece. За ингээд энэ группийнхны маань хувьд ингээд ер нь ингээд юуг нь харж байгаад жоохон нэлийн удсан осууд харагдаж байна. Харилцаа нь нэлийн удсан. Тэгээд магадгүй гэр бүл болцсон хүмүүс ч байхыг үсэхгүй. Айгу тийм нэлийн тийм удсан харилцаа харагдаж байна. Тэгээд гол мессеж карт маань гэвэл за ингээд та хоёр ингээд харилцаанд чи ямар нэгэн зүйл ингээд дутагдаад байгаа юм шиг санагдаж байвал гэж байна. Тийм болохоор та хоёр маань харилцаандаа жоохон ойрд тийм юу гаргаагүй юм шиг байна. Жоохон хичээл зүтгэл гаргаагүй, жоохон удцсан болохоор ингээд заац гээд ингээд жоохон орхигдсан байгаа тийм энерги харагдаад байна. За тэгээд за ингээд та бүхний маань сонгосон хүмүүсийн маань хосын энерги ийм элк гарч ирлээ. За тэгээд энэ энерги маань ерөнхийдөө айгуу тийм гоё эрэгтэйлэг шин чанарыг агуулсан. Тийм гэрийн сайн аав те эцэг эсвэл айгуу гоё ийм нөхөр ч юм уу те айгуу тийм гоё буур суурьтай ийм энергитэй хүнийг илэрхийлж яадаг. Тэгэхээр би энэ группийнхэн маань голдуу бас эмэгтэй хүн сонгосон болов уу гэж бодлоо. Эсвэл хамтрагч чинь ийм гоё ийм эрэгтэйлэг энергитэй те гэр бүлээ хийж яадаг, гэр бүлээ авч явдаг айгуу тийм гоё ноён нуруутай ийм хүн байна таны хамтрагч. За тэгээд таны энерги болохоор ийм бие буюу ийм зөвий гарч ирсэн. Тэгээд энэ энерги маань тэнцвэртэй байгаа энэ тохиолдолд яадаг вэ гэх юм бол айгуу тийм гоё ажил чичээнгүй буцтай ингээд хамтарч чаддаг. Ингээд айгуу гоё ингээд эвсэгтэй хүмүүстэй ойлголцдог иймэрхүү энерги байдаг. Гэтэл ингээд энерги маань жоохон баланс нь алдагдаад ирэхээр жоохон юм нэг муухайгаар хэлэх юм бол жоохон нэг ядаргаатай ч юм уу те. Ингээд жоохон хамт байхад жоохон хэцүү. Тэгээд эсвэл аюу тийм юу болцдог. Амар хитрхи их ажилтдаг ч юм уу те. Жоохон тиймэрхүү юм цухалдуу ч юм шиг тийм энергитэй болоо явцдаг. Тэгээд таны одоогийн энерги бол нэг иймэрхүү байгаад ах шиг байна.
За тэгээд та хоёрын маань ингээд дундын нэр ямар байна вэ гэдгсэн чинь ийм карт гарч ирсэн. Тэгээд яалтчгүй ингээд та хоёр маань энэ харилцаандаа ойрд ингээд айгу удцсан л юм шиг байна. Ерөөсөө нэг тийм ингээд ач холбогдол өгөөгүй ингээд бүр хамтдаа бараг сүлд хизээ болцоонд явсан наач бараг марцсан байгаа. Иймэрхүү хүмүүс маань харагдаад ах шиг байна. Илүү одоо ингээд гэр бүлээ гэд ч юм уу те усын харилцаагаа сүлд тавьсан ийм хүмүүс байгаа харагдаад байна. За тэгээд романс анжлууд маань юу гэж хэлсэн бэ? Та хоёртоо гэсэн чинь юу ингэж жоохон ингэж контролдох гэдтэй энэ юу яах гээд нөгөө хүний ингэж удирдах гээд ингэж бүх юмыг ингэж заах гээд байх хэрэггүй гэдэг чинь тэгж болохгүй шүү. Тэгээд энэ ер нь ингэж болох юмыг болох хэвээр юмар ингэж болгоорой. Зүгээр ингэж сайхан 50 орхичихоо гэдэг чинь. Тэгэхгүй энэ яг нөгөө нэг манай энэ бие хүнээс гарч ирээд байгаа болов гэж бодож чинь айгүй ингэж айгүй тийм жоохон сандруу ч юм уу те ингээд яг чинь гэдэг айгүй ингээд зүгэж ингээд гэл ингээд байнга нэг тэгэдэг да жоохон хэцүү юм шиг тийм жоохон энергийн баланс алдагдсан байгаа юм хүн байгаад тах шүү энэ та нар маань. За тэгээд мөн энэ дэр ингээд харилцаан дээр main female гэдэг нь эмэгтэй хүн бол яг ингээд гол үүрэг ролтой байт юм шиг байна. За тэгээд ингээд энэ patience гэдэг энэ карт маань төвчээр гэсэн энэ карт маань бас буруу гарч ирсэн. Тэгээд энэ группийнхны маань дунд ингээд одоо ямар нэгэн зүйл хүлээж байгаа хүмүүс яж болно. Эсвэл ингээд жоохон ингээд харилцаанд жоохон ингээд төвчээр наалтагдаад байгаа тий. Уртхан имкээс ингээд зүгээр суучдахгүй байгаа нэг ийм хүн надад харагдаад байгаа байхгүй юу. Тийм болохоор ингээд харилцаагаа ингээд бүр ингээд амар ингээд яаруулаад ч юм уу тий хурдлуулах гад болоогүй байгаа юм ингээд болох гээд ингээд бүр амар ингээд хичээд ах хэрэггүй. Эндэр бас тэгээд байгаа байхгүй юу. Allow this situation to unfold naturally гэж байгаа байхгүй юу. Ингээд болох юм ингээд болчихноо. Тэгээд битгий ингээд нэг тийм амар ингээд юу байгаа дээ. Ингээд чичрээдтэй ингээд бүр ингээд тэгж дайраад дээ гэдэг чинь. Тэгээд энэ дэр ингээд айгүй нэг тийм жоохон төвчээргүй байгаа нэг ийм энерги та хоёрын харилцаанд ингээд нөлөөлөд байгаа юм биш үү. За тийм болохоор энэ дээрээ жоохон анхаарал өгөх хэрэгтэй байна гэж юм. За тэгээд та хоёрын маань ингээ одоогийн байдал ямар байна вэ гэдгсэн чи ерөнхийдөө жоохон биенээсээ уйдсан эсвэл ингээд ер нь жоохон ингээ харилцаа нэлээд урагшилж өгөхгүй байгаа ингэж харагдчихээн. Тэгээд та хоёрын маань дунд жоохон ингээ харилцаа нь хөрцөн ч юм уу те тийг санагдаад байгаа тийм энерги бол харагдчихээн. За тэгээд нөгөө эл хүн маань те энэ одоо таны хамтрагч ингээд тань юу гэж бодож байна вэ гэдгсэн чинь таныг ингээд ерөөсөө ингээд хамтарч ингээд хамт байхад айгүй хэцүү байна. Жоох ингээд санал мал зүрэлдүүд байна. Тэгээд таныг ингээд өөрсгөө ингээд одоо энэ харилцаанд ингээд гоё энэ тэнцүү байж чадахгүй байна. Жоохон баланс алдагдсан байгаад байна гэдэг чинь тэгээд танд энийг аль ерөөсөө хэлээгүй байна. Хэлээгүй ингээд дотроо нугаад нь жоохон ер нь жоохон ингээд энэ хүн маань нэг тийм юм яриад байдаггүй те өөрийгөө илэрхийлэхдээ жоохон тааруу юм байж магадгүй тийг санагдаж байгаа ч гэсэн ер нь бол энийг хэлэхгүй яваад байт юм байна. Та юу гэж бодож байна гэдгсэн чинь энэ хүнтэй ингээд юм ярий ч юм уу те одоо ингээд асуудлаа ярилцъя хосын ингээд харилцаанд байгаа юмнуудаа ингээд ярилцъя гэхээр энэ хүн маань ингээд амар тийм өөрийгөө өмөрөөд идэг гэж та бодд юм байна. Ингээд юм ингээд болоод ингээд яриа гэхээр л ингээ өөрийгөө өмгөөлөд ингээ зогсчдаг. Тэгээ жоохон энэ хүнээс та юм жоохон юм хатуу тий эсвэл юм хүйтэн хөндөй байдлыг мэдэрдэг байх талтай. Ер нь тийм хүн гэж боддог болцсон юм шиг байна. Тэгээд ер нь нэлээд ингээ өөрийгөө өмөрдөг аюу тийм жоохон би гэдэг ч юм уу тий. Тэгээд таавал нэлээд ингээ энэ хүнээс юм жоохон юм сэтгэлээр унсан тийвөө тэгчихгүй ч яваа ингэчихгүй ч яваа гэж жоохон нэг тийм ингээд сэтгэлээр унсан байдалтай харагдаад энэ та маань. За тэгээд энэ харилцаа ирээдүйд ингээд яах вэ гэдгсэн чинь энэ эрэгтэй маань ч юм уу эсвэл энэ харилцаа маань ерөнхийдөө ингээд аюу урагштай явнаа. Та хоёрын ингээд юу яатсан байсан одоо энэ хөрцөн байсан ч юм уу те тэр харилцаа ч буцаад аюу гоё ингээд
галцоогоор дүүрээд ийм гоё халуун дулаан болж эхэлнэ. Тэгээд ингээд гоё энэ яг л гэр бүлтэй асуудал харагдаад байна. Тэгж бодлоо. Тэгээд ингээд ийм гоё ингээд гэр бүлээр ингээд элбэг хангалуун гоё ийм юугаарч дутаагүй те. Ийм гоё ингээд ийм гоё гэр бүлийн карт ингээд эвтэй нартай ингээд амьдрах ийм ойрын ирээдүй хүлээж байгаа юм биш үү за. Тийм тэгээд ингээд та хоёр маань ер нь бол энэ өнгөрсөнд жоох энэ болсон энэ асуудлуудаа жоохон мартаад ч юм уу те ард нь үлдээгээд урагшлах тал дээр жоохон ингээ удаж магадгүй юм биш үү за. Тэгэх нэг хэрэггүй. Та хоёрын дунд бол ерөөсөө ингээд нэгнээсээ нуусан хаасан ч юм уу те тийм юм ерөөсөө алга зүгээр л нэг амьдрал байдаг нэг
их автагдаад болж байгаа процессыг үйл явдлыг бүр ингээд дэвэргэх одоо хэрэггүй шүү. Одоо жоохон ингээд харах өнцгийг жоохон ийм бүдгрүүлээд хайчдаг хитрхи их эмоцтой автснаар за тийм болохоор юмсыг аягүй тийм тунгалагаар харахын тулд за өнгөрсөн болсон ч юм уу тий одоо болж байгаа тэр одоо resentment буюу муухай сэтгэлүүд ч юм уу тий нөгөө хүнээсээ жоохон тийм одоо resentment өшөө хавалт төр гэж гарч бас орчуулагдаад байдаг. Тийм зүйлсүүдээ одоо сөрөг сэтгэлдлүүдтэй ингээ явуулах нь чухал юм аа гэдэг чинь. Зүгээр ингээ юмсыг байгаагаар нь тий жоохон объектив энэ хүн ингэчлээ гэдэг үгнээс биш. За энэ хүний нөхцөл байдал нь ямар байсан болохоор ийм одоо үр дүнд хүрсэн юм бэ тий. Тэр талаас нь ингээд харахыг хичээгээрэй гэдэг чинь. За энэ хүнийг ингээ харуул жоохон гонигтэй юм байгаад уйлж байгаа юм шиг ганцаараа. За тэгээд таны маань партнерын хөзөр юм фокс гэдэг юм хөзөр гарч ирсэн. За тэгээд энэ хүн маань бол айгүй тийм карьертаа сайн айгүй тийм ухаалаг бөрсөртэй юм газрын ордны хүн байж магадгүй охин матар өхрийн ордны хүн байж магадгүй. Тэгээ айгүй тийм дулаахан айгүй тийм найдвартай төшөг толгуур болохгүй ийм хүн байна. За тэгээд таны хувьд тань дээр юм алтан өндөг гэсэн юм үзэр гарч ирсэн. За энэ хүн та бол өөрөө айгүй тийм гоё хүнийг ингээд чин сэтгэлээсээ ингээд хайрладаг. Ялангуяа энэ харилцаанд энэ хүнийг айгүй сайн хайрладаг. Бүр ингээд яг ингээд ийм гоё өндөгшөгтэй ийм амар хэврэгэн тэгсэрнээсээ айгүй тийм гүн гүнзгий ийм чин сэтгэлийн ийм хайраар хайрладаг. Тэгээ та бас айгүй тийм сүнслэг хүн байх магадaltaй юмыг тэгээд айгүй тийм нэг өөрөө айгүй зөөлөн ийм уяхан сэтгэлтэй учраас ингээ юмыг айгүй өөр дээрээ жоохон ингээд эмзэгтэй тиймэрхүү хүмүүс маань байж магадгүй юм байна. За тэгээд та хоёрын маань дундын инээрэг бол уг нь айгүй сайхан байна. Энэ хүмүүс маань бас гэр бүлийн хүмүүс эсвэл нэлийн удаан үрсэн хосууд маань байж бас болцшгүй. Тэгээд та хоёр маань аль гал голомтой баатараасан ч юм уу эсвэл ингээд гэрэлсэн эсвэл айгүй удаан үрсэн тийм хүмүүс байгаа хатлаа гэж би бодож байна. За тэгээд романс амжилтлууд маань та хоёрт маань юу гэж хэлсэн бэ гэсэн чинь энэ хүн бол таны одоо цар ганц гэж магадгүй. Та ял амьдралынхаа ингээд романтик тэр одоо хамтрагчтайгаа аль бишээ учирсан байна. Энэ хүн бол таны хайж байгаа тэр хүн бол мөн шүү гэсэн байна. За тэгээд энэ харилцаанд саяхан залуу маань эмэгтэйдээ юм гоё бэлгэлсэн байж магадгүй эсвэл удахгүй бэлгэлэх юм байна гэж ялгаарай. За тэгээд та хоёрын маань энергтэй хасан энерги ямар хөө байна вэ гэх юм бол та хоёр маань жоохон ингээ их зүйл юу нь бол болсон харагдчихээн та хоёрын маань хооронд. Тэгээд одоо бол та хоёрын юм бие бинийгээ эдгэхтэй эдгэрэх харилцаагаа дахин ингээ эдгэх болсон өнгөрсөнд болсон үйл явдлуудаа гоё ангаах тий өөрөө өөрсдийнхөө сэтгэлийг эмчлэх ийм энерги дээрээ төвлөрж байгаа юм биш үү? За өнгөрсөнд болсон бүх юмнуудаа тавьж явуулах тий энэ бас гол энэ картан дээр маань бас гарч ирсэн тий гэд энэ муу сөрөг сэтгэлдлүүдээ явуулах хэрэгтэй гэтгсэн тэгжээж ингээд та хоёр маань цаашаага move on хийхээр харагдчихээн. За тэгээд та хоёрын маань одоогийн нөхцөл байдал бол яалтчгүй та хоёрт маань ингээд айгүй том ийм зүйл болчихъя. Та хоёр маань бараг түр зур салсан ч байж магадгүй. Энэ та хоёрын хосын харилцаанд бол нэлээд том анц авсуулгасан бол харагдсан.
За нар гарч ирэхээр бол энэ харилцаа ингээд уг нь бол ирээдүйд аюу гой харилцаа байх шиг байна. Та хоёрын амьдралд ингээд харилцаанд чинь хэсэгтээ нар тусааг бол одоо ингээд нар буцаа та хоёр дээр ээж ирж байна гэж. За мөн дэлхийн орд дахиад ихэр гарч ирлээ. Ихрийн ордных маань аюу их багш байна. За мөн номын орд ихэр ном дэлхийн ордныхан маань энэ уншлагыг сонгосон байх магадaltaй байна. За
Тэгээд бас эсвэл ингээд ойрын үед та хоёр маань жоохон ингээд ажилдаа төвлөрсөн байгаа гэдгсэн шүү дээ. Тэгэнгүүт ингээд өмнөх ингээд зургнуудаа дахиж хараад нэр ингэдэг байсан шүү дээ. Ийм гоё юм хийдэг байсан шүү дээ ч юм уу те. Тиймэрхүү зүйл бас бодож ээж болно. Тэгээд бас нэгээ ингээд хараад одоо ингээд яах нь уу, их нь үү гэд тэг жоохон perception гэдэг шүү дээ. Ингээд айгу тийм үгнүүд их орж ингээд байна л та. Тэгэхээр ингээд ер нь ингээд та хоёр маань айгу их харилцаагаа ингээд ажсан, харсан, хөндлөнгийн нүдээр харсан ч юм уу те. Ядаж ингээд архив авахад ч юм уу те. За ямар байсан ингээд айгүй их нэг ойрын үед тэмдэн шинжилгээ хийсэн байдалтай ингээд харагдаж байна. За тэгээд нэг юм бас юм addiction гэсэн хард гарч ирсэн. Энэ болохоор нөгөө хүндээ obsessed болсон ч юм уу эсвэл ингээд жоохон биенээсээ хамааралтай болсон ийм харилцааг ингээд илэрхийлж байдаг. Тэгээ энийг ингээд харангууд ингээд та хоёрын маань зургууд аюу хөөрх ингээд дандаа ингээд эрэгтэй ингээд араас нь тэрвэрсэн юм зургууд байгаа. Тэгээ дандаа ингээд юм хоёр эрэгтэй эмэгтэй хоёр хүн. Тэгээ энэ дээр ч гэсэн ижлэх ингээд эрэгтэй эмэгтэй хоёр хүн ингээд хамтдаа хөтөлцсөн. Ингээд та хоёр маань биенээ ингээд аюу ингээд хайртай юм байна. Ер нь бол ингээд бүр